За манай ханган бус буюу Баян онгор, Өөр ханга, Ар ханга аймагуудад бол орон нутгуудад тулгамдж байгаа хэд хэдэн нийтлэг асуудлууд байна. Дэвтгэр итгэмж хүрэлцэхгүй нэг ахмадууд бухимдалтай. За дэвтгэр хүрэлцэхгүй байгаад энэ үнийн өсөлт, бензин шатхууны үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, дээрээс нь орон нутгтайгаа эрүүл мэндийн даатгалаар авдаг үйлчлэгүүдийн чанар хангалтгүй энд маш ихээр ахмадууд мөнгө зарцуулж байгаатай холбоотой байна. Хүнд байна. За малчид маань бол одоо түүхийн эдийн үнийг өсгөх талаар ямар нэг арга хэмжээ та нар авахгүй байна. За бидний нөгөө нэг нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлнө гэсэн энэ юу болсон бэ? Хууль баталсан бол энийг хэрэгжүүлээч гэсэн ерөнхий түгээмэл асуудлууд. За тэгээд цасцуудын байдалтай Өөр ханга аймгийн хувьд бол одоо Санд, Баянгол, Төвөрөг, за Гучин ус, Зөөл, Үлцийт гэсэн сумдуудтай холбоотойгоор үйлчлэлийн нөхцөл байдалтайгаар хүндрлийн асуудлууд байна. За тэдгээр асуудлуудыг холбогдох байгууллагууд нь уламжлаад цасцуудтай холбоотой асуудлыг бол Улсын онцгой комисс, аймгийн онцгой комисс уламжлаад дахиж ажиллая гэдэг ингэ байж байна. Харин яг энэ үед Улсын хурлын дарга ханган бүсэд ханган бүсийн 3 аймгаар явж байна. За тэгээд Улсын хурлын даргын уулзалтын үеэр иргэд бол санал хүсэлтүүд маш ихээр тавьж байна. Ер нь Улсын хурлын даргын төвшүүлж байгаа чөлөөллийн гэсэн хөтөлбөрийг бол дэмжиж байна. Тэгэхдээ үндсэндээ Улсын хурлын даргаас Өөр ханга аймгийн иргэд бол 3 үндсэн асуудлыг шаардж байна. Энэ төрийн албаны шинжилгээ цалин өсөлттэй холбоотой асуудал, ахмад эрүүл мэндийн асуудал, 3 дугаар өнгөрсөн жилүүдэд манай нийгмийн боломжийг хулгайлсан энэ ахмадуудын тэтгэврийг нэмэх, багш эмчнэр болон төрийн албан багшдынхаа цалинг нэмэх ажиллах орчныг сайжруулах, малчдынхаа амьдрал ахуйд итгэх байсан тэр өмч хөрөнгийг төрийн өндөр албан тушаал байхдаа хулгайлсан, олонний нүдэн дээр баяжсан, тэрийг тайлбарлаж чадахгүй этгээдүүдээс хөрөнгийн хураа ихсэн хууль бус хөрөнгө хураах тухай хуулийн төслийг хизээ батлах гэж байна вэ? Хизээ дэмжих вэ гэж асууж байна. За энд нь миний бие бол хариулт өглөө. Улсын хурлын дарга маань ч гэсэн энэ хаврын чуулганы хилцэх асуудлын дараалд оролцсон. Тэгээ ийм учраас Улсын хурл бол хилцээд явна гэдэг байр суурийг илэрхийллээ. Цаашдаа Улсын хурлын дарга маань парламентын спикер. За тэгээд үндэсний аюулгүй байдлын зүйлийн гишүүний хуваар орон нутгуудад бас түлхүү ажиллаж байгаа гэсэн ийм бодол Улсын хурлын гишүүний хувьд бас бодож суулаа. Энийг хэрэгжүүлэхэд бол аймаг орнууд хавхаарчтай санаатай байгаа ч